Монгол хэлний зүй. Би өнөөдөр монгол хэлний зүйг ярихэд ийм нэг өлгмөл зурагтай холбогдуулж та нартай тайлбарлая гэж. Тэгвэл энэ зургийг тайлбарлахаас өмнө би түрүү 2 өдөр цагаанд монгол цагаан толгойн 3 хөврөлийн үеийг бичсэн үгийг таних, үсэг таних ийм нэг өлгмөл зургийг би бас танилцуулж ирсэн. Ингээд энэ зургийг танилцуулсны юунаас 10 улсууд бас надад удас ярьж асууж бас энийг авдаг улсууд нэлээд гарч би нэг нь бэлэн явуулаад өгч. Иймээс бол одоо энүүнтэй холбоотой энийг зургийг би та нартай дүгмээр тайлбарлаж байна. Энэ зураг нь болохоор монгол цагаан толгойн 3 хөврөлийн үе. Монгол үсгийн сургууль хамгийн нэгдүгээр одоо үеэсгэл сурна. Үеэн таньна. Үеэн таньчаад ард нь одоо дэвсгэр үсгэн таньна. Дэвсгэр үсгэн тань. Ингээд дэвсгэр үсгэн таньдагсаа одоо монгол үг чинь дэвсгэр үсгэлтэй үе гараад ирнэ гэсэн үг. Тэгвэл дэвсгэр үсгэлтэй үеийг яаж уншдаг вэ? Дэвсгэр үсгэн урдаар нүдэл тань гэсэн. Тэгэхээр монгол хэлний дэвсгэр үсгэл тодорхой 11 дэвсгэр үсэг гэдэг. Энэ дотроо зөөлөн дэвсгэр үсэг, хатуу дэвсгэр үсэг, эгшиг дэвсгэр үсэг гэдэг 3 хуваачдаг. Зөөлөн дэвсгэр үсэг нь 4 байд. Дунд ордог, хатууд ордог. Тэгвэл хатуу дэвсгэр нь бас 5 байд. Энэ нь бас дунд ордог хатуу дэвсгэр, хатууд ордог хатуу дэвсгэр. Тэгвэл эгшиг дэвсгэр нь дунд ордог байдаг, хатууд ордог байдаг юм. Хуваачна. Тэгвэл дунд ордог зөөлөн дэвсгэр үсгийн 4 нь дунд ордог дөрс нь одоо энэ. Ямар хэ би жишээлбэл авах одоо энэ дэвсгэр үсэг дунд ордог энэ төр. Сандали энде тэнде гэдэг одоо дэвсгэр үсгийн оруулаад уншиж. За энэгээр үзвэл одоо энэ дунд ордог эм гэдэг бол одоо амта бөмбүгэ эмчи гэдэг одоо энэ дэвсгэр үсэг нараад. Иймээс энэ дэвсгэр үсэг энэргөө нэг оруулаад уншиж одоо дэвсгэр үсэгтэй үгэн таньж ийн гэсэн үг. Иймээс цагаан толгойн 3 хөврөлийн сурж бараад дэвсгэр үсэг рүү ордог зорилго нь энэ дээр байд. За дэвсгэр үсгийн сураа барлаагсаар одоо энэ дээр би бас уулга хавсгал явуулсан ямар зүйл монгол хэлний зүйний тэн ялгал. Тэн ялгалын давар. Тэн ялгалын давар дотор бол одоо өнөө нэрлэг хараалга заах, өх орших, үйлдэх, хамтрах, гарах гэдэг одоо гарна. Энэ хараалгын тэн ялгал дотор жишээ нэгдэх юм бол ийн уун ну энэ 3 даварт. Ийн нь болохоор эгшгээр төгссөн үгний дараа хэрэгэлнэ. Уун нь болохоор энэ энэс бус гівчээр төгссөн үгний дараа хэрэгэлнэ. Нуу нь болохоор чинь энэ гівчээр төгссөн үгний дараа хэрэгэлнэ гэдэг. Доод талд онцгийн бүр таалбар бичээ өгч. За дагуулдаг бичиж одоо доод талд би жишээ татдаг. Эгшгээр төгссөн үгний дараа гэдэг чинь юу вэ? Багшийн хөдөөгийн энэ гівчээр төгссөн үгний дараа хэрэгэлнэ уу. Тэгвэл нисгэлийн хэрмийн гэдэг. Энэ бол энээр төгссөн үгний дараа тэгвэл танаа Вьетнам манай гэдэг. Доод талд бүр ингэ жишээ нь бүгдийн сайн татаа өгч. Иймээс онол болоо жишээтэй нэг хамтрус ийм нэг өлгмөл зураг гаргаж ирсэн үг. Иймээс монгол үгнийхэн үеэн таниад, дэвсгэр үсгэн таниад, бүр тэн ялгалын дагавар сайхан нүдэл таниад хэрэглээд ирээд одоо монгол үг өдрөж одоо уншиж сурч байгаа нэрээ.